Манай улсад гэрч охирогчийг хамгаалах албыг 2016 онд байгуулж энэ хугацаанд нийтдээ 1075 иргэний аюулгүй байдлыг хамгаалж ажиллажээ. Гэвч цаашид гэрч охирогчийг хамгаалах хуулийг илүү сайжруулж ажиллах хувьд хууль эрх зүйн орчноор хангаж өгөх шаардлага тулгараад байна. Зарим тохиолдолд гэрч охирогчийг хамгаалж чадаагүйгээс шүүх хурал дээр мэдүүлгээ өөрчлөх тохиолдол гардаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэрч охирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу аюулгүй байдал хамгаалалтын 2 төрлийн 9 хэлбэрээр хамгаалагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалдаг. 2 төрөл гэдэг нь аюулгүй хамгаалалт болон сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэлдэг байна. Гэвч зарим тохиолдолд гэрч охирогчийг бүрэн хамгаалж чадаагүйгээс үүдэн эрсдэл гарах тохиолдол нэмэгддэг байна. Гэрчүүд маань үнэн зөв мэдүүлэг өгч явж яснаа шүүх хуралдаан дээр очиод мэдүүлгээсээ буцах, худал мэдүүлэг өгөх, өөрсдөө худал мэдүүлэг өгснөөр эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдлууд үүсдэг. Энэ бол дандаа л одоо эрх бүхий этгээдүүд тухайн гэрчүүдэд нөлөөлцсөний холбоотой шалтгаан талбарнууд нь гарч ирдэг. Тэгэхээр зэрэг араг шудраг ёсыг тогтоох хууль дээдлэх зарчим байна. Монгол улсын хувьд бол одоо эрх зүй төрийг яг бүтээх төгөлдрөшүүлэхээр зорж байгаа шүү дээ. Тэгээд энд бол хамгийн харьц зүйл байгаа учраас энэ гэрч охирчдыг хамгаалдаг, гэрч охирчдод нөлөөлөх гэж оролдож байгаа үйлдэлүүд тэр хамгаалах субъектүүдийн эрх зүй орчныг бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна. Авилга, албан тушаалын гэмт хэрэг, шүгэл үлээгч, зохион байгуулалтаа гэмт хэрэг, замун цаашлаад гендер суурилсан хүчирхийлэлтэй холбоотой энэ хэрэгүүдийн хохирогчид нөлөөлөх, занал хийлэх, за тэдгээрийн эрүүгийн хэрэг хянж удирдах ажиллагаанд оролцоход саадчлуулах энэ статистик үзүүлэлтүүд бол бас нэмэгдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хуулийн хяналтын байгууллагуудын өгж байгаа мэдээлэлээр бол хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах энэ арга хэмжээний тоо бол жилээс жилд ингээд нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ тоо үзүүлэлт бол өнөөдөр бүх гэрч охирогчийг шаардлагатай гэрч охирогчийг хамгаалж байгаа үзүүлэлт мөн үү гэвэл биш. Ялангуяа гэрч охирогчийн аюулгүй байдлыг хангахад төсөв санхүүгийн асуудал хүндрэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл тухайн иргэний аюулгүй байдлыг бүрэн хамгаалахад төсөвлөсөн зардал хүрдэггүй байна. Аюулгүй байдал хамгаалалтын арга хэмжээнд дотроо 9 хэлбэртэй: урдчлан сануулгах, тодорхой үйлдэлийг хязгаарлах, биечлэн хамгаалалт, мэдээллийн нууцыг хангах зэрэг. Энэ бүхэнд албан хаагч биечлэн үүрэг гүйцэтгэх учраас төлөвлөөгүй хүндрэл тохиолдлууд их гардаг байна.